Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо. Та бүхэн хоршоод санхүүгийн тайлангаа хэрхэн илгээх талаар товч мэдээллийг танилцуулъя. Хоршоод нь жил бүрийн 7 сарын 20-ны өдрийн дотор хагас жилийн санхүүгийн тайлангаа илгээх үүрэгтэй бол жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор цахимаар илгээх ёстой. Та тайлан илгээхдээ e-balance, Zigmove, Ziggo, Zigimee сайтын баруун дэд болонд байх нэвтрэх товчийг дарж орно. Хэрэв та бүртгэл үүсгээгүй бол тухайн сайтын бүртгүүлэх хэсэгт шаардлагатай мэдээллээ бөглөж бүртгэл үүсгэнэ. Та шинээр бүртгүүлэхдээ өөрийн хувийн мэдээллийг бөглөх шаардлагатай. Та e-balance системд өөрийн эсвэл хоршооныхоо улсын бүртгүүлийн дугаараар нэвтэрч орно. Нууц үг хэсэгт тухайн системд бүртгэл үүсгэхэд танд олгосон нууц үгийг ашиглана. E-balance системд нэвтэрч орсны дараа баруун доод буланд байх байгууллага холбох гэсэн давчийг дарж тайлан илгээх эрх үүснэ. Санхүүгийн тайлангийн бүтэц. Санхүүгийн байдлын тайлан буюу баланс, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодорхойлолт. Хоршооны бүх гишүүд сангийн сайдын А155 тушаалын хоршоонд бүртгэгдэх журам зааврыг уншиж танилцаж дэлгэрэнгүй мэдээллийг авахыг зөвлөж байна. Хоршоод нь санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөв тайлангаснаар орлого зарлагаа хянах боломжтой болж санхүүгийн төлөвлөлт хариуцлага сайжрах давуу талтай. Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо.